Зохиолч Балжирийн догмод нэг л хатуу орчлон өгүүлэг үдшим борггээ татаж төрүүчийн цэцгэлхийн алдад шарууга бид хоёр ор дээрэн засч хэвтгэр завдсан хэдийч хэн маань яаран хажуулсангүй. Гадаа айлэрд харчиг унаж майхны хаяа баадангаар шинхэн хадсан өвсний ааг өнөр үе сэрв татуулан хангалах нь нодингийн хонгор намрын мартагдсан дуртгал сэрэж бухалдсан мансуурм сайхан үнэртэж ярган хонсон бороотой шинийг санагдуулна. Ханха холсон майханд хадалчдын нутаг сахин хоцорсон хоёр эрэг хүн хаашаанж жигэд хөвтсөн хөл тулахын зовлонгүй амар жимрэ бөгөөдөл. Шарууга сэтгэл нь шилэрчэд сухалсан янзтай оровч гарвч тэрүүхэндээ бохимдож майхны гадасаг гिचэрт бүдчин хараал тавин мөнгөнхөн төвхтэй. Үейтэнгийн залуу хүмүүн үгүйд миний би ганцаардан уйдахтан энэ тэр сол өгсийг хөөрнөлдөн цаг нөхцөй гэтэл манай өвгөн үгэндэн мөнгнөөсөн дутуугүй харам дэндүү дуу цөөнтийн гачлантай. Төөнд хэн нэгэнтэй хэрэгтэй хэрэггүй юм ярилцсан шүдгүй аман шүлсээр үсэр гэж байснаас тамхиа нэрж муу мод толгоогоо улайсхан төнкөд суух нь юунаас илүү жаргалтай байдаг болов уу гэмээр. Шэрмэн цогцтой дингийн дээгүүр гэрлийн цагаан ирвэхэ бужигнан. Өвгөн өмнө нь тавьсан шимийн гэрхнаас тагшиндан дүүргэн над руу барих зуран хөмсөг зөвхөн хөлстэй өчүүхэн нүдээр миний нөөрөөд ширтэж. Хэр хүн хөгшрөг шиг гутармаар юм алгаа. Ундагмар ууж иддэг эдэн дэн хүртэл аян дан гологддог юм байна. Аяг тагшимуугаад даахгүй хэрнэн нэг хоосон хорхойноос цаашгүй залуу цагт морины догшиныг унаж архины хатууг лууж явсан юмсан гэж өрөн өртөн гоморхон хэлээд хөгшин нохойг санагдуулан увайгүй эвшээлгэлээ. Би өдий болтлон таныг халамцуу явахыг үзээгүй юм байна. Та бас согтдгийн бэвэ. Гэвэл тэр толгой сэгсэрч согт хоор барах уу? Ухаан хаврын цас шамрах шиг маналдаж байснаа гэнтхэн харанхуйлчихдаг болсон байна билээ. Ямар сандан хүзүүндэн зүүсэн сахиусан гэж хэвдэ гэж өгүүлснэн айлэрт унтарсан тамхин асаалаа. Хизээ тэрвэ? Та тэгэд над эртхий хэлэхгүй яагав? Чамд хэлээд яахав да? Олдхол байсан бол би өдөөд чамтай чамгүй олоод хүзүүндэн зүүчхээ сууж байхгүй юу? Энэ олон мууса морин тармуур өвстэй хамт хамаад алга босноос айлахгүй 40 хэдэн жил биенээсээ салгаагүй юмсан. Миний сахиус зүг хоногийн дог үйцээ юм байлгүй дээ. Оосрон тасарчтэй. Тэрнээс биш хүзүүн зүүсэн сахиус гээгднэ гэж баймааргүйсэн. Гэвэл шарууга гэмсэн янзтай миний зовлогны муу хөлсөнд сахиусны манаасар төлөгдөж үжирсэн байсныг даан ч мэдсэнгүй. Өвгөний хөлс нэвчсэн нарсаж халарсан нүүр хөнхөр цөгцөн сүйтгэнх дэнгийн гэрэлд гялдсан харагдана. Шарав гэж миний мэдхийн л ийм нэг ханхар хар өвгөн байсан. Одоо ч хэвээрэн. Ёр өтөлж өвгөрсөн янзгүй бах байдгаараа архитар суугаад хэвнийг алхаж явах юм. Хуучны улс яахлаараа ийм яссаатай төрдөг байна гэж бодох зуран архинаас нэг болгоод буцааж өглөө. Шарууга майхны гурвалжин амаар тэнгэрийн хаяанд анивэлзэх том шаргал оддыг ширтэн тамхиан угзруулан чимээгүй хэсэг сууснаа. Энэ од мичтэн царай. Эрэгчил хатуухан өвөлтэй золгон бэвэ. Ногооны шимшүүс хатчихаас өмнө хатах чимэгчиг болов өвс авахгүй бол хавар бид дээлэн толгой дээгүүрээ нөмөр чимээд ин шүү. Хэдэ зоторхон нүүрлвэл хэцүү шүү, хэцүү. Цагийн гатууд малын ам хөдлөх юмгүй бол сая дүнчүр маань уншаач нэмэргүй. Хэмэн үг нь улшрах янзтай болсноо. За, хоёул хамтан гарч морь харах уу? Хэмэн намайг хань татлаа. Сарны зөөлөн шаргал гэрэл асгарсан намрын цагаан шин алагланхан хээр талд салхисавэр нэгэхэн чүгүй. Алсад бүрэнхийн дунд чөдөртэй морь төргөлх нь бүдэг бадагхан сонсогдно. Тэр урд тэр сарны баруун доогуур сүйдэртэй дууга чинь
Тэрэгт хар хошуу мөн үү биш үү? Гэж өвг нь надаас асуух нь миний хараа сайнараа байгаа биз хэмээн гайхуулах мэд. Тийм ээ. Тэрэгт хар хошуу харагдаж байна. Гадаач малын эм тамга харагдмаар сарвалхан байна шүү. Гэвэл шарвга хариу дугарсангүй. Амандан хэдэн шат тарнирхуу юм гүтнэн уншаад эргэж maaхан өдөн алхлаа. Орж ирээд өвгнийг унтхуу гэтэл хувцаанд тайлсангүй. Дэнгийн голыг засч тос нэмээд архинасаа аягалан тамхи асаалаа. Би гутлаа тайланган хийх юмгүй аж зүгээр суугаад байлтай биш дээ. Хоёулаа ингэсгээд хажуулах уу та. Гэвэл чи хэвт. Би энэ савны яралд үлдсэн жаах имийг оччихад унтнаа хөө. Энд буусаар хэдэн шин нойр хүрэхгүй заваал. Гүй тэгээд аргаан барахтан өнөөдөр арих хөөж байгаа мэн ээ. Энэ сайхан эрүүл агарт ирсэн хүн дэрэн дээр толгой тавингуут нам унтмаарсан ягаа юм болоо. Юу ч гэмээр юм бэдэ. Гэснэн шарвга аяхтай архан нэгэн амаар бүгдийг хөнтөрч хоослоод. Нэхэл хатуу таарчлон гэдэг нь үнэн болтой юм. Энэ хүндээ ингэж чамд хэлэхэд сахиусан гэснээс хойш энэ урдах тэрэгт хар хошуул намайг унтуулахгүй зовоогоод байгаа юм. Өвгний энэ хачин үгэнд өдөржин гар хатуураар тойромны яман шарилт савчин ядарч цутсан миний нүд сормоос сэргээж явчихлаа. Тэрэгт хар хошуу. Талын энэ намхан уул яхааран таны нойрон цаад болдог үлээ гэж асуухтан мод чулуу хөндөж нэрлэж болдоггүй лус савдагтай догшин хархан биш л юмсан да гэж гайхсгийлээ. Өвгөн миний нүүрлүү тандас хийсэн эргэлзэнгүй харцаар ширтээд ханг духан бөхт дуугаар ин өгөөлөв. Чэж бурхан шүтэн тоодоггүй ховсгаалч хүн болохоор миний үгийг өнөмшөхгүй биз хэмээн тунирхав. Би өвгний амнаас гарсан үгийг газар унахгүй хичээхтэн та намайг мэдэхгүйгээс биш би ч бурханд буруу сандгүй хүн шүү. Шарвга надаас үнэн биз хөө хэмээн харцаараа сэм асуугаад онгорхоо өдрөө нүднийхэн булангаар нэгэнтээ гэтэн харлаа. Олон жилийн тэртэгээс энэ хавар гүйдэлтэй гэж ярилцдаг болсон юм. Шөн унтаж байхад шүүж хүрээд ирсэн чи ямар сэрх биш. Сүнсэн дөөрсөн амтан сүүжний нүхэнд оргондог чи ерэн дуулаа бидэ. Тэр жил хүрээнээс өгцөн гамингууд урагшаан өдөр шөнөгүй цовж байсан цаг. Тэр үед бэгэд хүн бараг хүүхдэрэн шахуу амтан байж. Нэг өглөө манай хот айлынхан дөнгөж босцоож байтал хэдэн морьтой хүн гадаад авхиж ирээд л шар байвал түргэн гараатар гэж дуудаж байна. Гамин биш Монгол хүн нэрээр минь дуудсанд баярлсан бэ яарангүй гарвал бүү саадаг агсан танихгүй баах уус зогсож байхан тэр. Бүү ташуур хөндөлдүүлсэн тэр арваад морьтны дунд аюур тааж тогтохно чин тэргүүтээ нутгин эрдшүүл үжигдэн. Аюур тааж отгож инсэн саксал зуулан дашууран гоцолзуулж Бэтний улс гамингийн араас нэхэж явна. Буу шийдэн байвал аваа түргэн мантай хамт морд гэж тушаадаг юм байна. Ганц хулсан дашуураас өөр гарт барих юмгүй хэрнэм бэ. Наадамд явхаас дутуугүй баярлалаа. Явдал замд юу болсныг хамт явуулсаасан сэм асуувал нэгэн баг зэрэг дагуулсан гамингийн том ноёнтон аюур таажин ихнэр дулмааг хүчээр булаан авч отсон сураг сонслоо. Тэгээд бид зам шуудран мөнөх ноёны хөлгөлсөн жууц тэрэгний мөрөөр нэхэн довтлогсоор энэ тэрэгт хар хошууны хойд их хар дээр тэднийг гүйцэж морины хар хурдаар уулгалан дайрлаа. Тэлинхэн ингэр заамаар салхи хөргөдөж дөрөн дээрэн боссон хангар эрчүүдийн далайсан бүдүүн ташуур хаянгатай мөндөр адил газар бэжгэнэх агсан мордын төвөргөнөөс сүнсэн залтал айсан гамин цэргүүд асан таажтан өрөөсөн хөмсгөн татуулзуулан хэлгэнэж. Хэрийн чонтоо нийлсэн гэрийн нохойг нь эзэн налдаг юм. Мууг чимэн чи харж ба.
Би одоохон чиний нүдэн дээр наадмуу гамингийн чинь голыг тастаад өгье гэж хашгираад л. Бөөныхан аваа харааг онлон шагаах тэрхэ агшинд дулма гамингийн өмнөр гараан аллан гүйж ортол таажтны буу галуута манарган тасхийгэм. Эдэж дарихтэй бууны суманд ташрааран нэвт буудуулсан гамин нэгэнтээ муухай орлоод хүүхнийг тэврээд хажуулдан унлаа. Ам тавин ангалзан үхэж байгаа хүмүүсийн эвдэр чаналсан царайг хэн маанч зүрхлэн харж чадсангүй. Цөмөр ойл төвгшэн нүүр буруулцгааж түрк хэл холтхын төс болцгоолоо. Амнаснаас ханч илүү ихээр хайрлан анкирэлдэг асан үжсгэлэн гоо залуу ихнэрийн аюур тааж инхүү чиггүй алчхын чиний зүүдлээгөө явсан тогтохмачин өөрөө ийм хатуу сэтгэл гаргаж нүгэл үйлдсэн мэт мэгдэн сандарч таажт минь таарэл түргичгэлээ бием барихгүй таан чи яавда хэдийвэр хар санаат элэг бруу дайсантай нөхцсөн ч хар сарваж хатанг яаж инчгээр нөрхөв хүний ясыг болж хөдөөлүүлэх үү дэ гэж гайхаж тасарсан янзтай хэлсэн юм. Зүс царайн тийм гэж хэлхийн аргагүй харлаж дагширсан аюур хамт ява хүмүүсийн харцааран хяргачих шахам тас ширвэдэл дайсан дурвсан хүнийг бурхан ч буруу нүдээр хардаг юм. Талигач хэдийвэр миний аваал ихнэр чигэсэн энэ өгтөлд буугаар хөр бузар болно гэж хэлээд мориндон харин мордсон. Бие биенийхэн амыг харсан хүмүүс. Та нар тоглогод ухандаан зоолох гээгүй юм бол мориндон түргэн морд явцгаая гэж захирагч зандран тэгээд аюурын араас цөм дагаад авхилаа. Таажтны эхнэр дулмаа худаг товилгаад боловч говцөглөнд нь хөл алдан сохирч өвдөгнөөс нь ажсавмар сайхан бүсгүй байлаа. Аюур тааж сайнч мууч хар үсийг хагалж ханилсан аваал эхнэртэн хүмүүний ёсноос гадуур дэндүү хатуу сэтгэл гаргалаа. Хани жил минийг сандаггүй юм гэхэд өөр хүүхдэм бодоод тэр буруу номтны үхдлээс холдуулаад гүнийг жалган даваачаад оршуулчихж болохгүй юу байх вэ? Ясан мэд хүм байтлаа хачи юм хэмээн халглан харамссан миний бие маргааш өглөө нь дулмаагийн газар дээр очиод нүдэндээ итгэхийн аргагүй хачи юм олж харж байлаа. Гэж өгүүлснэн шарвга намуухан хэрнэн гүнээр шүүр салдлаа. Өвгнийг инхүү үлрэн утсан он жилүүдийн чандаас сэнгэнтэл санаалдан халгалах агшинд холын одод зулын дүл салхинд хийсгэд л далдирч гэгээ гэрлэн бүхэн бүдгэрэг шиг болж билээ. Шарвга архиныхаа сүүлчин үлдмэрийг шавхан айгандан хийгээд халамцуу сулхан харцаар дэнгэн дөлшөртөн бодлогоширч миний ярих юм арх хоёрын алалын дуусч байх шиг байна. Гэхэд нь би илүү үгэн дурлаж та түрүүхэн хатамтны газар дээр очиод нүдэндээ итгэхийн аргагүй юм үзсэн гэж хэлсэн шүү дээ. Тэр жохом юу хэлсэн болоо? За да. Хүн талхид өнөмшгэн аргагүй хачи юм байсан да. Намайг маргааш өглөө нь хурч очиход өчигдөрхөн таажийн эхнэртэй хамт ташрааран буудуулж өгсөн гамингийн ноён босоод явчихсан байсан. Би хорсч гайхахтан бүр ирээцэрийн алдан хүүхний хүүрийг эргүүлж тойруулан үзвэл ойрхоноос тулах шахан буудсан бууны сум талигаачийн биеийг нэвтэлж гараагүй байсан юм да. Тэр залтай чөтгөр дулмаг золиосонд гаргаад өөрөө ард нь үлдчихсэн юмсанч. Буу тасгийг тэр торгоо агшин дайсандан царай зүсэн хов хайдааж сүн сүтрэн зайлсан тэр муу гамингаас хүний санаанд оромгүй тийм муу зал ухаан гарах юм гэж хэн санах ав. Өвгний ярьсан энэ эмгэнэлтэй түүхийг сонссон бэ. Өөрөө нь тэр гаминд хамрааран газар шургачж унтлан хуурдагдсан адил хорсож бохимдохтан хамаагүй шарвгаа дуур хүрлээ. Хүний гарт орсон тэр гамин хэдийгээр өглөө хүлээн бууны аман дээр зогсож байсан хэдий ч
Та нарын дэргэд аргагүй л дайны утаа үнэрлэж үтссэн жинхэнэ цэргийн дарган байж. Тэмдэн ч гарцаагүй хөлөөс молторч амин аваад гарсан байна. Өвгөн сууга чигээрэн салгансан гараар дээлийнхээ ингрийн тавчиг тэмдчин мултчиж бүсээн тайлаад Хегиокисэн дурамчхан хоолоогоор надад үг хэлээ. Одоо хамгийн мөнгөрч бүх юм улирч болорсон хойно чи миний хорыг малтаж намайг зэмлэж яах вэ? Би ямар тэмэр гаминг буудсан биш. Цөм аюур хэлсэн ажил. Чи тэгээд тэр гаминг зүгээр нэг босоод явчихсан гэж бодж байна уу? Гэж шарвга надаас асууснаа толгойс өгсөрч юм. Буудсар амтэн хамаа яа гэж байж бас амжаад талига чин 5 цэнгийн шэжэр алтан эмэг бөгжиг мултулж ава тали исэн байсан шүү. Хүний шуналд хязгаар байхгүй. Түүнээсээр өгсөн хүн дээрэмдэх айж ичхэн мартсан цагаандан гарсан амтан манаа нутагтлаа байхгүй. Гамин гэдэг хар толгойг нь хаацайлж халуун амин алдсан хүнийг ч хайрладгүй ёрын амтад юм бэлээ. Тэр нүгэлт явдлаас хойш өнч болсон, зунч болсон олон жил энэ тэрэгт хар хошуунд хайл амтан нутагл хам болж гүйдэлтэй газар хэмээн хөгшин залуугүй зүхтаж орой өгдөж ганц нэгэрэн үгээр явхаасаа цэрвцгээдэг болсон юм да. Аргагүй шүү дээ. Талигаачин хойноос эрнэ хөрнө байтугай төрүүлсэн эцэгх нь ганц цул мандаж эрх маань уншаагүй болохоор хөөрхөө тэр амтны сүнс өдр төөрлгүй яах вэ? Гэхэд би үдэш шарвга морь харахтан ягаад намайг хань татан дагуулж гарсны учрыг ухаарлаа. Яс ховц хунар нь аль дэвэнгарт үрдэсчгүй алга болсон гэрнэн гамингийн тэрэгний өрөөсөн дугуй талига чихнэрийн совдон даруулгатай урт хар гэзэг хоёр энэ тэрэгт хар хошууны зүүн ангир дээр мөн жолон жил хэвдсэнтэй. Хүний үсэг гэдэг ээлж эвэрдэггүй ам бөхтэй эд. Ингэж манай нутгийн нэг сайхан хөөхөн үдсэглэн гоод царай зүс бүсгүй хүний богин ухаан садар самон хөнгөмсөг зангаасан болж залуу зандан насандан нөхрийнхэн гарт аймалдсан юм да. Муу хүн гэдэг үйсэн буруу таран өхмөр өрөн өхгүй төрсөн нутаг усаан хүртэл бузарлаж өгдөг юм билээ. Гэж шарвгааг өгүүлтэл нэгэн том нэвсгэр бор аривэхэ дэнгийн гэрлийг алгадан унтраагаад халуун тосонд шажигнан шатаж хярвс хиншүү нэртэн харанхуй боллоо. Би гэрэл гаргах санаатай шүдэнд зургал шарвга төгшөөс нү яав. Одоо гэрэл асаагааж яах вэ? Дэнгийн муусан бор аривэхэ божигна дамраахгүй. Аригч толгойд гарч байх шиг эртхэн хажуулах мэнь гэснэн өгөн орондон орж хэвтэ болтой тагчиг боллоо. Бид хоёрын яриаг дуусхыг яг мэдсэн юм шиг юун том ирвэхэ хаанаас хурч ирээд гэрэл унтраачдаг билээ. Арай нөгөө талигач эхнэрийн сүнс өчнөн олон жилийн хонь эдүгээ бас тэнэж төөрч явдаг юм биш үү гадаа гэсэн дэми болоо юм бодогдно. Майхны шуу модны орой дээр хэдэн бүдхэн жижиг од өгний амнаас эмгэнэлтэй төг сонссондан гуниглах мэд нэгэн үе тодорч нэгэн үе бүдгэрэн үзэгдэх сацуу хэсэгхэн сөг хялганы саадаг хаяаны салхинд нүдний буланд сэрвэлзэн хөдлөнө. Олон толооён бодлого бошуу хуунтый гэвч нойр хүрх шинжгүй. Залуу сайхан насндан орчлонгоос бутсан дулмаа гихч үл таних гинэн хонгор бөсхийг санахаас харуусал төрж гунигийн сүдэр цээжинд хуй салхин идэл хурган эргэлдэн. Халах ирчүүд мунтсан биштэй. Очиж нэгэн оргодлог гаминтэй нөхцөх гэж байх уу? Хорвоотор тэнэгхэн бүсгүйд үдсгэлэн говыг харамгүй хайрлсан хэрнэн даанч ухаан заяасангүй гараан татчихжээ. Амтны үйлийн үр нарийнхан хөөрхийг тийм л ховзья хүлээж байсан юм байлгүй. Зурсан зураг төөрсөн төрөгт ямраар заасан байна. Түүнийг хэн бугайж тойрчгарч чадах биштэй гэсэн шүү. Орон гарan бодол хэлхэн хөрвөөж хэвдтэл. Санаад агаадж тэр юм уу?
майхны гадаа хүний хөлийн чимээ гарах шиг боллоо. Чиг тавин чагнавал шарвхан амьсгалахаас өөр юм үл сонсогдоно. Жишүүхэн туссан сарны бүдэг гэрэлд дээлийн өрөөлдөн нөмрөөд унтж байгаа өвгөн хайлаасны уран үндэстэй андуурмаар нар салхинд гандаж өрчлөөцсөн нүүр зөөртэй наргагүй сүүдэртэн үзэгдэнэ. Бодол сарнин бие тавирч зөгс сормос хар индан анилдан зөөрмөглөх агшинд майхны ямар нэгэн амтны шагааж сүүдэр нүүрэн дээр тусах шиг санагдахад цочин өндийч харвал сарны туяа майхны цорхоогоор нүдэн дээр гялзж байлаа. Агитанын үнэртэй шөнийн бүлээн сэвшээ салхин хаягаар хүйсхэн өөлгөлөн үлээж саахалтын чиндад чөдөртэй морд нялх ногооны аг тоосонд бахардан торгих нь нойрондод бүдэгхэн дуулдан. Нүд сормос анастай бөгөөтөл тэртээд тэрэгт хар хошуу тодоос тодод цэнкэрдэн харагдах нь сонин. Би зүүдэлж байна да гэж санагдав. Дээр сар мэлтээж дэргэдэд задгаагаал дөрүлсэн асан. 3 чулуун дээр тавьсан тогоотой цай дарглан буцлана. Дулмаа галд аргал нэмж альчууран засч зангидаад над руу үл мэдэг уйтгартай хөөхөн нүдэрэн ширтэж би чамд өөр цайхаас өмнө амжаад хідэн аяг аятайхан цай чанаад өгье гэж сансан чинь өчигдрийн баруунаар аргал чиг авчихсан гал өөдтэй ноцдоггүй. Аюур шиг хартай хүнтэй нэг насыг яаж бардаг вүлээ гэж бодохоос авдар дотор цойжлуулчихсан юм шиг л санагдах юм. Чи ч намайг шүн л хаяа саннуу гэхээс биш өдөр ямар бараага харуулах биш те хэмээн хоолойн торсгийн зангирснаа. Манай аюур хартаач гэсэн халамжтай хүн шүү. Цаатгачин сэрхээс өмнө амжиж очихгүй бол сүйд болно. Одоо ч би нэг хэсэгтээ чамтай ирж уулзах чадахгүй байхаа та гэж хэлээд тогоотой цайны дээрээс шанагаар хутхан дээжин тэрэгт хар хошуу өдөрглөө. Бидний хажуугийн майханд шарвгаа чангаар хорхир нойрсон. Дулмаа өвгөн өд хулгайнуудээр хараад энэ шарв өөдтэй хүн биш шүү. Дэрэгт нь хэрэгтэй хэрэггүй юм итгэж ярьсны хэрэггүй. Хожим яаж ч цусгүй алж мэднэ. Өчигдөр өдөш чамд миний тухай тэр их дэг судлаа ярьж инлээ. Би тэр гамингийн ноёнтой хизээж хүзүү толгой холбон өгцөөгүй. Үүнийг бурхан гэрчлэн үр хүүхэд гэр малын минь гамингууд сүйтгэчихвээ гэж хайж болгоомжлохдоо тэднийг бушуухан холдуулгасан гэхдээ биеийн золиосонд гаргаж хамт явсан л тэр. Аюурын хөл цөхөрч унсан гамин нутагт хөгшин их минь ганцаараа намайг хүлээж байгаа гэж бууны ам долоохоос нахнуур амьг ухыг хараад өөрийн ирэхгүй элэг эмтэрсэн юм. Ах дүүс арвуулаан байлаач эцсийн эцэст их хүн л үрийнхээ хоноос дийлдэгэ хатдаг үйлдэ. Би тэр алтан саах хувцтай гамин ноёнг биш. Насан өндөр ихийн л өрөвдсөн. Нөхрөн гуйж цөхрөөд үгэнд орохгүй бууга шагаах үед нь арайч намайг буучихгүй үздэй гэж итгэсэнтэй урдуур нь гүйж ороод буруутсан хүн би. Морин тэргээр зогтож явсан гамингийн дайцтай сумыг би авч цонхороо хаяагүй бол түүний хойноос нэхэн хөөжва улсын хідэн чалуулж болох л байсан. Гэтэл энэ шарв энийг ухаараагүй байж миний ясыг өндөлзүүлэн элдв хоёр ор намайг муу хэлж байдаг. Хэрвээ өгсөн хүний өчгийг сонсдог газар энэ хорвоо дээр байдагсан бол миний эмэг бүгжийг тэр оргодлог амин биш энэ өвгөн авсан. Алт тулгайлбал амь насанд цөвтэй гэдэг хуучны үгийг шарв эрхвш мэдмээрсэн дээ. Би энэ өвгнөөс баггүй авлагатай. Насныхаа бөксөн дөрөв цайруулж нүглээ намжлах нь гэж харсан чинь үгүй бололтой гэж хэлээд дулмаа босч явхаар завдан бүсэн бүсэллээ. Одоо удахгүй өөр хаяарах нь айламтай босхоос урд явъя. Хүний зовлон хүн ямар мэдэх биш. Чийч гэсэн энэ зөнөг өвгний үгэнд итгэж байгаа биз гэж гомдонгүй хэлээд нулимсан сэмхэн арчлаа. Нойрон дунд алсад гинт тэнгэр нөргөлн дугарч газар дөргөх шиг санагдахад цочин сэрвэл нар аль хэдийн хөөрсөн байх бөгөөд шарвгаа сэрийгүй унтаж байлаа. Наранд халж носоорсон нойрмыг толгойноос зүүдний бүрэнхий агаар холдож амжаагүй тул бүх юм нүдээр үзсэн лугайдл барин тавин бодогдоно.
Гэтэл ягаад ч юм дулмаа гадаа цай чанан нөмгөн сууж байгаа мэт санагдах байдлаар хагас дутуу хувцслан яаран гарвал үнэхээр гал дээр тавьсан тогоотой халуун цайнаас уур савсаж байх нь тэр. Шингэн цэнхэр утаас суунаглан цогшин унтарч байгаа галын дэргэд очин суухад зуран би тэр хаваар хэн нэгэн бүсгүй хүний мөр олж харахыг хичээсэн хэдий ч өвс ногооны дундаас юу ч олж исвэзэв. Хэдэн сахалтын тэртээ тэрэгдхар хошуу хөндлөдөн хөхөрч тэнгэрийн хаяанд үйл толгойлон бороошиж алсад цахилгаан гялалсан. Тэнгэр дугарч бороо орох гэж байхад өвгөө яагаад босдгүй билээ гэж бодох сацуу майхны ямар шагаан шарууга босоорой гэж хэдэнтэй дуудсан боловч тэр огтхон ч хөдөлсөнгүй тагчиг. Айц хургсан ханхай хоосон майхны хаа нэгтээ үл үзэгдэх ад чөтгөр орогноод өөдөөс чимээгүйхэн хард сунуугэлтэй нэгэхэн ч амьд амтны үнэр амьсгал үгүй. Үгээр дүрслэн хэлхийн аргагүй сэтгэл санаа сандайсан айц төгшүр тархинд цэрэг татуулан орж ирэхэд очиж өвгөний хучлахыг татан үзвэл тэрээр өчигдөр үдэш хэвцсэн яг тэр чигээр юм байх бөгөөд зовх самсаан бууж зүстрэн танигдахгүй болтлон хөхөрч харалсан байлаа. Үхэлтэй нүүр тулж үзээгүй бибээр өвгөний хөшиж хөрсөн цогцсыг хармагцсан цочсон дон ухаан эдэртэл хөлд орох данг савнд бүдчин гүйж гарахтан хэн нэгнээс аврал тус ирж тэнхгээрэн хашгирсан боловч өөрийнх нь дуг олж сонссонгүй. Нэг мэдхүл би эмээл хазаараа тавирч гисэн морилуугаан гүйж явлаа. Ганц нэгэн өвс таслан эдээшилж байсан морид миний бараанаар чан үтсэн адил хамраан тажигны болон хуйлран өргөж чөдөртөн бүдчин цаашаа зулрав. Айж бахарцсан миний нулимс тайнууднэн тэртэй хол тэрэгтар хошууны лус савдаг хэлгэнэн догширч орой дээрх овоо тахилгаан шилгэн сэгсрэх мэт нэгэн агшнан суналзан хөхөртөөд газар цөмөр бүүгэлтэй бараа тасарлаа.